Өнөөдрийн мэндэ намир группийн маань хамт олсон та бүгдэд бид өнөөдөр цугларах цэгийнхаа цэнэглэх хүрээлэн булангаар эхэлж байна. За тэгээ өнөөдрийн зочингоор болохоор намир группийн үүсгэн байгуулагч Баатар Сүрэн, за Орфео театрын найруулагч Батболт урагдсан байна. За тэгээд энэ өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. Тэгээ ямартай ч. Манай энэ чи харин лаг хөтлөгч үгүй юу? Тий. Зүгээрээ хичээж л явна гэдэг. Тэгээ өнөөдөр цаг гаргаж та бүгд энд ирсэнд маш их баярлалаа, гялалаа. За тэгээд өнөөдөр бол хэдүүлээ бас гоё чөлөөтэй ярилцъя гэж бодож байна. Тэгээ эхний асуултаа болохоор Батболт найруулагч гэсэн эхлэе гэж бодож байна. Яг таны одоо тий найруулагч болох шалтгаан түүх бас юунаас улбаалтай вэ? Тэгээд миний олж уншсанаар бол эмч мэрэгчлэр сураад эмч мэрэгчлэр ажиллаж исэн гэдэг чсэн шүү дээ. Маш их баярлалаа. Ирж одоо өрсөнд ер нь бол миний анхны одоо мэрэгжил бол эмч хүн байхгүй. Би чинь Амгаах ухааны их сургуулийн 6 жил одоо сураад тэгээд дараа нь сэтгцэн эмчээр 2 жил сураад 3 жил сэтгцэн эмчээр ажиллаад сэтгэл засалч зэр ажиллаад бүр 25 6 хүртлээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо хэмж сэтгэл засалж одоо байсан хүн. Тэгээд манай багш Сандгийн Бямсуран гэж мундаг багш байсан. Тэгээд тэндээс ч одоо хүний дотоод далд ухамсар гэж юу вэ? Тэр яаж хүнийг засах уу? Яаж хүний сэтгэлийн засвал одоо цаана яадаг гэдгийг ажиллаад одоо ирээдүйтэй залуу хэмж болсон. Намайг ч зүгээр за мундаг одоо ирээдүй. Гэт байжсэн хүний одоо өөрийгөө нэг өнгөх, өөрийгөө нэг өнгөж үзье гэсэн сонирхол төрсөн. Тэгсэн чинь би сэтгцэн эмч биш байсан байна гэж өөрийгөө мэдэрсэн. Би эмч биш юм байна гэдгийг би өөрийгөө яг хүсэж байгаа мэрэгчлэр яваагүй юм байна гэдгийг өөрийгөө таньж мэдэх 26 настайдаа таньж мэдэж байгаа. Бүр одоо их нэр хөвгтөд болж байгаа гэдэг. Тэгээд би өөрийгөө олчныхаа дараа би энэ мэрэгчлийг эзэмшээд явах юм байна гэдгийг ойлгочоод наас ийм хоёр сонголт ирсэн л дээ. Эсвэл ерөөсөө энэ эмчээ игээл дуусна. Дахин ингээл ерөөсөө ингээд ажиллаад эсвэл торомжлоод эрсдэл гаргаад яг өөрийнхөө дотоод ертөнцид өгсөж байгаа юм аа сонг гэдэг. Миний одоо дотоод юу болоод би ч багаас нөгөө урлын гэр бүл манай аав ч жүжигч мөрнө аавхаа одоо юу ингээл 3 настайгаас эхлээл 2 настайгаас эхлээл театрын урлагийн театраар яваад цэцэрлэгт явахгүй театрт очдөг байсан. Энэ маань нөгөө миний далд хавлууд асар том сигнал болоод тэгээд би ч өөрөө байнга театр үздэг байсан. Өөрөө ч мэддэггүй байсан. Жүжиг үзэх дуртай байсан өөрөө ч мэддэггүй байсан. Тэгээд би найруулагч болъё гэд зүгөө өрөөл тэгэл одоо найруулагчийн сургуульд сурахаар зорьсон. Тхийн тулд одоо соёл урлагийн их сургуульд бүр 1-р курсээс нь одоо нэг 17-8 настай хүүхдүүдтэй яг ингээл хинж биш одоо сурж 2-р курсээсээ Москвад руу явах гэдэл зүгээр хамаг том одоо юу яхад намайг гэрүүлийнхэн бол аав маа бол чи ч одоо солиорцсон юм биш үсттэй чи мэдрэл чинь муудчаа юу гэж намайг загнаад эмч байж гэж нөгөө эмчнэр чинь бүр гайхаад Батболт яасан соёл урлагийн их сургуулийн жүжигчтэй яг дорцсон. Энэ бол бүр гайхалтай том бүр сенсац болж ирсэн. Бүр гэрийнхэн хамаатнууд ажлынхан бүр юу болчихоо энэ ч одоо сэтгцэн өөрөө зүгээр байгаа гэл. Тэгээд айгүй том эрсдэлтэй. Тэгээд манай гэрийнхэн бүр манай соёл урлагийн их сургууль руу залгаад наач одоо сэтгцэн эмч хүн юм байгаа шүү дээ. Эмч хүн юм байгаа. Наатайгаа наа сургуулиас хурдан гаргаад ажилд нь явуулаач гэдэг хүртэл гэж хүртэл залгаж загинжсэн. Тэгээд одоо бүгд л одоо эсрэг байр суурьтай байсан л та. Тэгээд би бууж өгөөгүй. Тэгэл 2-р курсээсээ нөгөө Москвагийн театр урлагийн академид шалгалт өгөөд очсон чинь Сергей Женовач, Юрий Бутусов гэдэг хоёр том одоо урсгалын төлөөлөгч найруулагч анх удаага ер нь бүр эцсийн удаа хамт анги аавна гэд. Тэгээд би одоо ирсэн гэдгсэн чи чамаа оюутан солилцооны яваар ингэж амархан авахгүй чи яг 1 жил бэлдээд одоо орос хэл бэлдээд шалгалт өг. Гэ тэгэл одоо тэрэнд нь бэлтгэхийн тулд нөгөө орос хэл мэдэхгүй хүн чинь орос хэлийг сураал
Тэгэл тэр шалгалтанд орохын тулд 16 түүрийг одоо давахын тулд одоо бүхэл одоо тарихаа одоо төлрүүлж ажилласан. Тэгэхээр хүний нөгөө тийм survival instinct буюу тарих нөгөө амьд гарч үлдэхийн тулд асар их эрч хүч ялгаруулт юм байна гэдгийг би тухайн үед олж харж нээжсэн. Яагаад гэвэл би одоо тэр бүр бүхэл бүтэн ажиллаа хаяад өөр мэржлгээд ингээд ирчээд одоо энэ сургуульд тэнцэхгүй найруулж болж чадахгүй буцаад Монголд очих юм бол буцаад одоо ажилдаа орох хэцүү, буцаад одоо хүний нүүр харах хэцүү. Асар том эрсдэл яц учраас би заавал энэ одоо сургууль тэнцэх ёстой гэдэг бүр инстинкт байсан. Тэгэл Шекспирийн Макбет, Чеховын Цахлаа гэж хоёр жүжигээр юм экспликац тайлал ийм макет хийгээл энэ яг нэг шалгалтын нэг хэсэг л дээ. Тэгэнгүүт тэр бүтэн одоо жүжиг ингээд 7 хоногийн дотор бүтэн чийдэлсэн байсан. Тэгээ оршил мэдгүй. Тэгээд ерөөсөө ингээл яг багш нарын нүдэн дээр ингээд сүүлдээ ингээд өдөр цагаар хууцаараа тархи руу ордог юм бэл. Тэгэл гарч нэг юу байгаа л салхи хамсгалжаал буцаж орж ирээл уншаал ингээд тахлаар тэгээд бүтэн жүжиг ингээд өөрөө оршил мэдгүй мөртлөө оршил мэддэг юм шиг ингээд чийдэлснээ үгийн дагуу авиагаар нь чийдэлснээрээ ярьж өгөөд. Гэхдээ яхаа Монгол орчуулгад давхар мэдж байгаа. Тэгээд ингээ багцаалдаж яриад хахад багш гайхажсэн тухай чи оршил ингэж мэдгүй мөртлөө яаж ингэж яриад байна. Би чийдэлцэн гэсэн. Тэгсэн чи тэнд айгуу гайхаа тэндээс одоо Монгол хүн ийм байдаг юм бол эсвэл одоо хүн яг ийм байдалтай орохоор ийм байд юм уу гэ тэр бас их гайхажсэн. Би ч бас өөрийгөө гайхажсэн. Тэгээд баг тэндээс болоод баг энэ сургуульд авсан баг. Тэгээд эндээс яг хичээл зүтгэл байна гэж харсан л баг л та. Тэгээ үнэхээр чин сэтгэлээсээ энэ хүн хүссэн байна л гэж ойлгосон баг. Тэгээд тийм хэцүү таавуудаа ягаа тэгээд бас ашгүй өөрт бас нэг юм авиас байсан нь би итүүд янз янзын сагаад азар тэнцэж орсон. Тэгээд азар тэнцэж очиж эхний 1-2 дугаар курс бол ерөөсөө тэнцээ чинь нэг Монгол оюутан чукчаал гэж харагдсан ерөөсөө. Тэгэл нөгөө тэнцээ чинь баруун Герман, Эстон энэ тийм мундаг одоо олон 100,000 хүүхдээс шигшигдсэн. Тэгээ өдрийн тэр 7 хоногийн тэр нөгөө даалгавраа биелүүлэхгүй хасагдахгүй байх хэвээр биелүүлж явах хэвээр. Тэгээ тэр дунд нэг Аз оюутантай чинь нөгөө харьцахгүй штэ. Тэгэл Монгол гэсэн юм лээ хэлж сайн мэддгүй юм байл. Тэгэл ихний 2 жил бол ерөөсөө маш хэцүү байдалтайсэн. За ер нь хасан шүү. За энэ ер нь ингээд явах баха. Энэ ингээд ницаал явчих байх гэсэн бүгд ойлголттой. Хөрхий ингээд Москва үзээд ингээд явж байж хагаад тэгээд өөрөө буцаад явчих юм дээ. Гээл гисэн байдлаа харьцахгүй. Тэгээд би итүүд игээд ингээд хийхлээр чи юу хийж байгаа? За наа чи тийм биш байт юм аа гэл. Тэгэл ингээд ерөөсөө амар хэцүү байсан. Би бүр 0-д ороод өөлж байсан. Тэгээ би бүр ингээ ганцаардал гэж юу байдгийг, бүүлийдүүлнэ гэж юу байдгийг. Тэгээд одоо үндэснийхаа юугаар донгор үстэйгээр ялгарлуулна гэж юу байдгийг гэдэг бүр төгс мэдрэмжийг тэгж авч ийсэн. Тэр бол уналт байсан. Тэгээд тэндээс би тэгтээ нэг баярлдаг юм. Бидний бас ген бас айхтар байд юм. Бууж өсөөгөө. Олон бас оюутнууд бас ингээд бууж хасагдаад байхгүй. Тэгэл тэмцээлээсэн сүулдэ би юу яаж утсан тэр оюутнуудыг хийж байгаа юмараа гайхуулъя гэж утсан. Өөрийнхөө эдийгээрээ. Тэгэл одоо янз янзын бодоол өдөр шөнөгүй бодоол сүулдэ тэрийг хийж байгаа юм сонирхож эхлээд. Тэгээд миний итүүдэнд орж эхэлсэн жүжигчд маань миний итүүдэнд орж сонирхож эхлэв. Тэгээд үнэлэгдээд сүүлдээ 4-р 5-р курс болохоор бүгд одоо чинь баталтай итүүдэнд орол хастай гэж боддог. Тэгэл хүлэн зөвшөөрөгдөөл те би чиний итүүдэнд оръё, чиний жүжигт оръё гэж боддог. Тэгэл тэр л ялалтыг л мэдэрсэн л те. Тэгээд энэ бүхний эцэст юу болох юм? Би хэн болж хөөсөн бэ гэхээр эрсдэлд дондогч болж хөөсөн байлээ. Эрсдэлд дондогч. Тэгээд нөгөө талаасаа дуртай юмаа олоод өөрийгөө олоод дуртай юмаа хийж байгаа хүн бол дуртай юм нь өөрөө дон юм байна гэж ойлгосон. Хүн ямар нэг юмд донддог угаасаа инстинктээр. Жишээ нь би бол одоо ингээд найруулагчийн мэрэгжил би дондцоо. Тэгээд би ч одоо
айгүй хэцүү. Энэ одоо төгсж ирсэн хугацаанд 10-аад бүтээл хийсэн алдах, хонох, хөршир, ялалт гэдэг айгүй их юм байгаа. Тэгэхээр би бууж өгөхгүй босоод байгаа. Тэр сургуультаа бууж өгөхгүй босоод байгаагийн цаана юу вэ гэхээр аддикт буюу дом бай. Хэрвээ би мөрөдө тоглоонд донтсон бол тоглоол ах. Архич бол архиал уудаг тий. Эсвэл би найруулагчийн мэргэжил донтой юм байна. Тэр сайндаач биш юм байна гэж ойлгосон. Тэр донтой учраас нөгөө юм аливаа юмд донтсон тэр мэргэжилтэд донтно гэдгийг утгыг би тэгж ойлгосон. Аливаа юмд донтсон хүн чинь яаж ч нөгөө хороод яаж ч үгүйсгээд тэр донрол явд юм бэ. Энэ л далд ухамсарт бичигдсэн тэр зүй тогтол яг чи хин бэ гэдэг юу чинь сүултээ яг тэрэндээ тууштай байгаа тэр нөхцөл байдал гэдгээр тайлбарлалтал ямар ч бэрхшээлд байсан тэргээл хийдэг юм байна. Тэгээд эцэст нь яг эндээс өөрийгөө олно гэдэг нь бол яг эндээ ийм юм байна. Өөрийгөө олох нь тэр хүндээ ийм ашигтай байт юм байна. Яг би хийм бэ гэдэг олцсон дараа тэр шишээгээ бол зүгшээ бүх хата зүтгэдэг юм байна гэж одоо олсон. Тэг ингээл би нариучлал биштэй олсон. Яг энийг одоо нэг өөрийн чинь хэлснээр те нөгөө юу хийх ёстойгоо ухамсарлах нь л түүний гол мөн чанар юм а гэж бас хэлсэн байгаа даа. Яг энийгээ л яг нөгөө сурж явахдаа эмчийн мэргэжлэр сурж явахдаа ажиллаж явахдаа яг тэрийг гол мөн чанараа олоод яг одоо дараагийн өөр зүйл рүүгээ яг хүрсэн нэг амжилт болоод шүү дээ. Тийм манай Сандгийн Бямсуран багш сэтгцийн одоо сэтгэл зүй одоо сэтгцийн доктор Мондог багш байсан. Тэгээд Бямсуран багш яг биднэрт ингээд нөгөө Зигмунд Фройдийн одоо курс ингээд ороход Зигмунд Фройд бол нөгөө далд ухамсар хүний биеийн одоо үл ухамсарлахын өөрөө бүсгүй уулын далд хэсэг шиг бидний одоо ярьж байгаа ил бол юу бол бүсгүй уул ил гарч байгаа шиг. Тэгэхээр далд ухамсар дотор юу байна? Тэр генийн архетип дотор юу хадгалагдаж байна? Далд ухамсартаа чи мөн чанартай яг хин юм бэ? Тэрийгэ таньж мэднэ гэдэг өөрөө асар том ажил. Далд ухамсарт байгаа тэр хүнээ зөв таньж мэдсэн болвол тэр хүүхэд далд ухамсарт байгаа тэр хүүхдийн хүсэж байгаа тэр хүний хүсэж байгаа ертөнцийг зөв таниад тэрэндээ үнж байгаа юм бол асар их хязгааргүй амжилтанд хүрэх боломжтой юм байна. Тэнгүүд далд ухамсарт байгаа тэр мэдээлэл хийм бэ гэдгийг таньж мэдхийн тулд өөрийн мэдгүй одоо хийдэг намиокоос эхлээл өөрийнх нь үзэл санаа одоо өөрийгөө таньж мэдэх тэр процесс өөрөө асар том тустай ажил байдаг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр тэр сэтгцийн одоо эмчээс сурсан нь бас тэр азтай тэрийг яаснараа өөрийгөө таньж мэдэх. Тэгэхээр өөрийгөө ухамсарлаж таньж мэдэх нь өөрөө энэ одоо хүн болж төрсний хамгийн нэгдүгээр алах юм байна гэж. Тэгээ энэ бас маш чухал зүйл. Яа тэгэхээр манай групп дээрээс яг мишний сургалт буюу тий амьдралын томилгоо чинь юу юм бэ гэдэг зүйл рүү одоо бүх ажилтнуудаа чиглүүлэхийг одоо ирмэлцдэг, зорддог. Тэгээд тэрний дагуу ч ингээд сургалтуудыг хийдэг, олуулахыг өөрийгөө танихыг нь оролдуулдаг. Тэгээд яг энэ зүйлийг бас нөгөө Баатраа захирал маань эхлүүлсэн бас нөгөө талархлаа гэж хэлмээрэн. Тэгээд та бас өөрийнхөө мишнаас хуваалцдаг, тэгээд бусад хүмүүст ер нь яг энэ өөрийгөө олох гол мөн чанар те мишн гэдэг дээр та бас юу хэлмээрэн, юу бодогдож суув танд? Батууд найрагчтай баярлалаа. Тэгээд ямар нэгэн нэмэлтгүйгээр баг тодорхой тайлбарлал хийсэн юм шиг санагдлаа. Тэгээд би анх Батууд найрагчтай танилцж байхдаа эмчийн одоо юм хэрэгсэлтэй өндөр түвшний сэтгэл зүйч эмч гэдгийг нь огт мэдээгүй танилцчихсан байна. Зүгээр бүтээлээр нь дамжиж танилцчихсан. Тэгээд миний бас өөрийгөө таних олох явцыг тийм сэдрээсэн сэдвийг хөндлөө л дээ. Би бол харьцангуй одоо нөгөө найруулагч шиг бодоход их хойно бараг 50 гарч ээж өөрийгөө илүү бас таньж олох одоо алхмуудыг хийсэн гэж боддیں۔ Гэхдээ сая таны дурдсан шиг ер нь хүн дотроо бол өөрөө явж л байдаг юм билээ л дээ. Ихэнх нь бол үйлдэлүүдээр гардаг. Тэгээд надтай бас олон жил 15 жилээс дээш ажилласан хүмүүс залуучууд хэлдэг. Яг томьёолж гаргасан та 50 гарч ажилласан болохоос биш. Тэг 30 гэттэй ийм л одоо угаасаа өөрөөс нь байсан. Дотроос гардаг таны үг үйлдэл чинь ийм байсан шүү дээ. Тэр айгүй сонирхолтой. Тэгээ хэрвээ яг тэр нөгөө нэг
тэр гэдэг нь өөрийгөө таних процесс нь нэлээд гүнзгийрээд тэгээ тэрүүгээ томьёолж гаргаж ирээд өөрийнхөө мишн нэг үгээр нэг хуваалцах гэдэг 6 үнд зүйлээрээ томьёолж гаргаж ирэхээр хүн ингээд нэг тайвширсан нэг юу гэдэг ядраад унтсны дараа амарч босч ирсэн юм тийм мэдрэмжүүд авдаг юм л. Тэгээ энүүгээ мэдээж энэ зүйлээ амьдрал утгах ёстой байх хэрэгтэй маа. Тэгээ яавал утгах ёстой байх вэ? Өөрийгөө таньж мэдсэн дараа утгах ёстой байх юм аа. Тэгээ энүүг одоо хамт олондоо өнөөдөр бол 369 хүн байна. Гэр бүлтэй бол 1200 орчим хүн. Энд л өөрийг таних мишн амьдралын томд болгох нь одоо бид нэр чиглүүлж байна да. Зөвхөн найруулагчийн сая өөрийгөө таньсан товч түүхийг товчээр илэрхийлсэн түүх бол манай хамт олонд дан гэж буух болов гэж бодож байна. Шууд би ч гэсэн хэцээ сүлд хойно мэдсэн. Анх одоо юу гэдэг нь танилцахтай болвол өөрийнхөө таньж олоод найруулж болсон байна гэдэг юм сүлд мэдсэн. Тэгээд бас нэг зүйл асуух нь 25 оныхоо ойн жилээр урлаглаг жил гэж хэдүүлээ зарласан шүү дээ. Тэгээ яг Орфео театртайгаа хамтарч ажилласан. Тэгээд яагаад яг нөгөө гим зэм гэдэг жүжигээ хамт олондоо тэ 1984 гэдэг жүжигээ бас үзүүлэе гэж та шийдэж бодов. Амьдралыг урдаг гэж харчвал бас сонирхолтой байж магадгүй гэж бодсон. Тэгэхээр нөгөө өөрөө урлаг гэж. Тий, яг зөв. Тэгэхээр амьдралыг ажилгээ харчихаар хамгийн утгагүй санагдаад байна. Тэгэхээр мэдээж амьдрал бол ажил бол амьдралын нэг хэсэг. Урлаг байж болох уу гэж. Тэг төсөөлж үзвэл байж болох юм санагдаад байна. Тэр талаас харахаар хамгийн ойрхон нь бол Монголдо манай Орфео театр хотод найруулагч чаддаг. 1984 гэж юм. Найруулагч бас энэ дээр нэмж бас өөрийнхөө бодлыг бас оруулж ирэх бах би хэлхээс нь яагаад энэ тавьсан бэ гэдэг талаас нь намир группийн хувьд бол манай нөөлөгтэй үйлчлэгсэн бизнесийн философи дотор орон зай гэсэн ойлголт байдаг. За хүн эрхчлөө буюу орон зайгүй бол за амтнаас бараг ялгагдах юм их цөөхөн баг. Маш цөөхөн баг гэж боддог. Сүргээс. Тэгэхээр бидний хувьд орон зай гэдгийг мэдрэхгүй явсан залуунаас миний хувьд бол эрхчлээгүй явсан залуунаас одоо хийж чадхаа тухайн үед бол эрхчлээтэй чи юу хийхийг заадаг байснаас бүгднгийн 90% биш 100%. Надад 1% тийм эрхчлэл орон зай байгаагүй. Үгээд илэрхийлэх, үйлдэл илэрхийлэх, магадгүй би хөдөлгөөрөө ч гэсэн илэрхийлэх ийм орон зай байгаагүй гэж одоо харж байгаа байхгүй. 50 жилийн өмнөх, 40 жилийн өмнөх юм магадгүй 70-80 он тий. Тий, 70-80 он гэсэн. Толботох хэвээр. Тий чи ямар уран зохиолын ном унших нь чамд хязгаартай байсан шүү дээ. Би түүхээ уншиж болохгүй байсан. Чингисийн түүх гэж Чингис гэсэн одоо хааныхаа үгийг нэрийг хэлэх боломжгүй байлаа шүү дээ. Тэгвэл та яах вэ? Нүд үзүүлэгдэн. Насанд хүрсэн болвол айгүй болвол таныг хаана очиж юу хийгээ чинь заа. Дорн таймгийн халахгүй сумд очиж зуухны галч. Одоо бол яаж юм? Тэгэхээр орон зайтай байгаар өнөөдөр би тэгээд тэр илэрхийлж байгаа 1984 за энэ бол өөрөө энэ нэг айгүй хүчтэй мэдрэмж надад төгссөн л тээ. Тэр ингээд миний доторх ертөнц ямар нэгэн байдлаар Орфеогийн манай найруулагчийн, дод найруулагчийн өөрийн гэсэн тэр үзэл бодол илэрхийлэмжтэй огтлсож байгаа олон юмнууд байгаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд. Тэр нь өөрөө уулзаж ингэж танилцж ярихаас илүү энэ хүний одоо доторх ертөнцөө гаргаж ирж театрын урлагаар тавьж байгаа нь тэр үзээ за манай дод найруулагч нэг юм хэлэх гээд байгаа юм байна гэдэг. Миний хэлэх гэжсэн юмыг одоо илэрхийлээд байгаа ч юм шиг тийм. Эсвэл миний бодолд энд гарч ирээд байгаа ч юм шиг. Гин зэмийн хувьд бол зохиолын хувьд Достоевскийн зохиолд нэлээ сонирхдаг. Гэхдээ ойлгохгүй нэг хизээ ойлгодог вөхөр амьдрал дээр энэ нэлээ тулгарч ирсэн юмнууд дээр ойлгодог. Тэгээ тэр нь өөрөө бас намайг ингээд далдын хүч ингээд театр руу
Тэгээд найруулагчийн байна. Одоо театрын урлагаар жүжигээр тавьж байгаа татагтаад байт юм болов. Тэгээ энэ хоёулаа нийлэхээр бидний одоо орон зайтай байх, жоохон нөөлөгтэй байх, өөрийнхөө илэрхийлэх, асуух, хэлэх, магадгүй одоо тийм бухимдах, эсвэл талархах энэ бүх юмыг л харуулах гэж одоо хичээж байгаа нь их ойрхон санагддаг. Тэгээ бизнесийн философитой ч гэсэн энэ философи гэхээр мэрэгүү ухаан дурлах гэдэг хэдүүлээ тайлбарлсан. Тэр лөгөө ойлгочвол хамгийн зөвхөн болов гэж үзэгчтэй хамт олон тагчсан. Энэний дутуу оргсон байна. Баярлалаа. Тэгээ энэ дээр бас нөгөө яг энэ Батбол найруулагчийн өмнө хэлжсэн зүйлээ бас нэг хэлмээр санагдлаа. Яг 1984-ийг өөрөө нөгөө миний өвдөлтөөс төрсэн бүтээл юм а гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ нь тодорхойлбол хиймэл оюун ухаан буюу AI технологиг цаашид хүнийг удирдаг болохыг гэсэн асуулт. За тэгээд хүн төс тогтолцооны гар хүл болж яваад органик эрх чөлөөгөө хаан боогдуулах эрсдлийг өөрийн мэдлэггүй гааруулж байгааг олж харсан эмзэглэлээс үүдсэн бүтээл юм а гэж хэлсэн байсан. Тэгэхээр нөгөө түрүүний яг эрх чөлөө гэдэг зүйл гарч ирж байна. Тий юу одоо тухайд тавьж яхад одоо DeepSeek ChatGPT гэдэг гарч ирэл. Тэгэл процесс ингээл улам өрнөлт эндээс ингээд ийм сонирхолтой өвдөлт үүссэн. Сонирхолтой өвдөлт тэр нь юу гэхээр жишээ нь бүх мэдээллийг ингээд одоо жишээ нь бид нар ChatGPT-гээс авч байна. Тэ тэр мэдээллийн гол уурхай шүүлдэ химэл оюун ухаан өөртөө цуглуулж байна. Тэ тэнгүүт 100 жилийн дараа ч юм те. Чингис хаан ямар улсын иргэн бэ? Чингис хаан хятад улсын иргэн юм а гэж мэдээлэл солигдох боломжтой. Тийм эрсдэлтэй. Энэ юу гэхээр химэл оюун ухаан гэдэг маань өөрөө үл хамаарах өөрийн гэсэн тийм олонлог мэдээллийн юу үүсэж байгаа мөртлөө цаанаа тэрийг хин нэгэн хүчтэй өөрөөхөө хянах боломжтой. Өөрөөхөө хянах боломжтой. Тэр нь хэнийг хянах уу гэдэг нь тэр цаад тогтолцоо нь бол үүсгэн байгуулагч юм ингээд. Тэгэхээр энэ болохоор ямар нэгэн байдлаар хүний оюун санааг тодорхой хязгаарлагдмал байдал руу айжмаар хүргэх тийм эрсдлийг дагуулах. За бүр өнгөрсөн үедээ ярих юм бол одоо захирлын хэл дээр одоо тэр нөгөө хэрэгчлөө хорьсон тийм хэрэгчлөө хорьдог байсан үе. Бид нар өнөөдөр магадгүй хэрэгчлүүд байгаа магадгүй ирээдүйд Макиавелли хэлсэн шиг ямар ч тогтолцоо дарангуй л үүсгэнэ. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар хүн гэдэг энэ одоо бодвол одоо инстинкт дээр ямар нэгэн байдлаар нэгнийгээ дарангуйлдаг. Тэгэхээр бид нар одоо эрхчлөөгөө боомлох гэдэг ийм эрсдэл хизээч магадгүй 22 дугаар зуунд ч гарах магадгүй. Тэр нь хаах тогтолцоо бас улам хөгжөөд байгаа юм байна гэдэг үүднээс тэнгууд эрхчлөөгөөж одоо юу юм бэ те? Эрхчлөөр нь хүнд хэрэгтэй юм уу? Бид нар бүгдээрээ л эрхчлөө гэж яриа л байдаг. Ингээд юм судалгаа ч юм өөртөө нэг тийм жоохон юм олсон л доо хувьдаа. Тэгэхээр юу вэ гэхээр хүний одоо хэрэгцээ, хүний одоо зорилго гэж байна. Хүн төрөлхтний өөр их зорилго гэж бас байна. Хүн төрөлхтний зорилго юу юм бэ? Танин мэдэх. Тэгэхэд танин мэднэ гэдэг өөрөө хүн төрөлхтний өөрийнх нь зорилго хэрэгцээ юм байна. Бид нар агууд амьдарч ирснээс өнөөдөр ангараг дээр бууж байна. Энэ болтол бид нар ямар олон шинжлэх ухааны нээлт, ямар олон одоо судалгаа, тэгээ тэр ололт технологийн хөгжлөөр ангараг хүртэл явж байгаа. Менделеев, Тесла, Ньютон, Эйнштейн гэл. За ингээл эдгэрт энэ одоо чинь Галилей дэлхийн бол бөөрийнхээ юм гэж Эйнштейн харьцангуй бол энэ бүх том нээлтүүд маань өөрөө чөлөөт сэтгэлгээн дээр суралцсан байна. Яг л нөгөө сайн орон зай гэж чөлөөт сэтгэлгээний орон зай чөлөөт сэтгэлгээ дээр суурилсан учраас тодорхой эрсдлүүдийг тухайд даван туулаад Галилей шатаалгаад Эйнштейн харьцангуй онол гэж ярингууд бүгд юм шилээд энэ
Менделеев зүүдэндээ харсан гэдэг юм элемент болгож яриад. Тэгээд энэ чөлөө сэтгэлгээ байсан учраас энэ том ололтууд гарч иржээ. Тэгэхээр эрх чөлөө гэдэг нь өөрөө хүний хөгжилтэй шууд хамааралтай юм байна. Шууд пропорционал хамааралтай байна. Тэгэхээр бид нар эрх чөлөө ямар үнцэнтэй вэ гэдэг нь хүн төрөлхтний хөгжил өнөөдөр ангар дээр бууж цаашаа маргааш ямар галактик руу очих юм магадгүй. Тэгэхээр бидний ийм үнцэнтэй юм байна гэдгийг одоо өөртөө яагаад тэгэхээр ийм учраас эрх чөлөө гэдгийн үнцэн ийм учраас бид нар одоо энэ жүжигийг ингэж хийж, ингэж туурах цаашаага яах нь бас ач холбогдолтой юм байна гэдэг үзээс гарч ирсэн. Баярлалаа. Нөгөө Намир групп дээр бас яг нөгөө орон зай гэдэг манай философи багштай орон зайг өгдөг. Энэ маань өөрөө эрх чөлөө гэдэг утгатай яг огтлцож байгаа. Тэр хүн болгонд те чиний санаа юу юм бэ? Чиний бодол юу юм бэ гэж асууж байгаа буюу сэтгэх, бодох эрх чөлөө боломжийг нь яг хангаж өгдөг гэж би бас хувьдаа хэлмээр байна. Одоо Намир групптэй одоо юу гэдэг нэгдээд 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Үнэхээр те эрх чөлөө, сэтгэлгээний эрх чөлөөг өгснөөр энхи гэдэг хүн өнөөдөр юу сурах, хүсэл эрмэлзэлтэй болж байгаа вэ гэдэг өөрчлөлтийг өөр дээрээ мэдрэх нь айгуу тийм таатай, сонирхолтой, гоё мэдрэмж байгаа даа. Тэгэхээр эрх чөлөөг бас юм байна. Эрх чөлөөг бас хүсэхгүй байж болж байна хүмүүс. Эрх чөлөө хүсэхгүй одоо жишээ нь комфорт зонд аз жаргалтай байж болно шүү дээ. Тэр нь тэр хүний өөрийнх нь эрх чөлөө бас. Заавал шинийг сэтгэгээл, заавал эрх чөлөө гэдэг ингэхэд өөрт нь аюу тэртэй байвал яг өөртөө аз жаргалтайгаар комфорт зонд гоё тайван ингээд нэг төлөвт байх нь тухайн хүний бас эрх чөлөө. Яг үнэ. Тий. Адилхан байх. Тий. Эсвэл яагаад ийм байж болохгүй шинийг сэтгэх гээл ийм байж болохгүй дандаас хүн төрөлхтөнд өгдөг нэг бурхны бэлэг юу вэ гэд би нөө шонивч цан. Ерөөсөө яагаад усыг заавал ингэж хийх ёстой гэдэг. Яагаад ийм том бүр конус эсвэл пирамид байж болохгүй гэдэг энэ шонивч зан өөрөө хүн төрөлхтний бэлэг шонивч зан өөрөө эрх чөлөөс өөрөн дээр байж хэрэгждэг. Тэгэхээр тэр эрх чөлөөг хэрэгжүүлнэ гэдэг маань өөрөө айгүй чухал юм. Зүгээр одоо шинэ юм аваад цонх хаглах нь өөрөө эрх чөлөө бол биш. Тэр эрх чөлөөг гэдэг нь өөрөө сэтгэлгээний эрх чөлөө байж бүтээлч байж хэрэгжих ёстой, зөв хэрэгжих ёстой юм байна. Бас энэ талаас тий. Тэгээ өөрөө чинь таны хэлсэн бас нэг гоё ишлэл байсан нөгөө нэг театр бол дээд математик учраас үзэгчдийн дээд мэдрэмжийг задлан шинжилж оюун дүгнэлт гаргах нь миний инженеринг болдог юм аа гэдэг. Тийм. Тэгэхээр нэг өөрөө чи яг жүжигийн тавилтнаар кубизм байсан байна тий сүүлийн 5 жил. Тэгээд одоо дараагийнх нь өөрөө бөмбөлөг байх юм байна гэж бас харсан байсан. Тий. Найруулагчийн ажил өөрөө би сургуультаас их баярлж чаддаг юм аа. Одоо Москвагийн театр хөлгийн академи бол яг ингээд 5 жилийн хугацаанд хүний ингээд яадаг. Тэгээд наас бас өмнөх одоо сэтгцийн юмч мэрэгжил байна бас одоо тосолдог. Тэгээд тийм болохоор би бас айгу одоо яадаг байх гэж боддیں۔ Энэ хоёр гоё хоршдог. Энэ үүднээс ингээд найруулагчийн мэрэгжлийг ингээд судлахлаар одоо жишээ нь бид нэр 30 секунд нэг рилийг тогтож үзэж чаддаггүй болцсон анхаарал дутагмагшлийн одоо хам шинжтэй болчихсон шүү дээ бид нар бүгдээрээ анхаарал дутагмагшил гэтэл тийм анхаарал дутагмагшлийн хам шинжтэй юм ертөнцид 3 цаг ингээд тэр 500 хүнийг ингээд нэг юм руу ингээд анхаарлыг хандуулна ийшээгээ дайрна гэдэг ингэж анхаарлыг хандуулж бүтэн гипноз болгож чадахын тулд дээд математик байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо тайзан дээр тайз өөрөө ямар хэмжигдэх юм бэлээ? Тайзан дээр энэ текст, энэ агуулга, энэ философиг, энэ хөдөлгөөн, энэ юутай өнгө гэрлэгээд энэ бүхэл хэмжигдэхүүнүүдийг энэ бүх хэмжигдэхүүнүүдийг бүгднийг нь хүний ухамсарт буулгахын тулд проекцлж алгоритм бодно гэдэг нь өөрөө дээд математик. Энэ философиг ийм жүжигчдээд, ийм хувцсамжуулаад, ийм гэрэл, ийм тавилт, ийм хөдөлгөөн, ийм текстүүдийг ингэж энэ ялч дээд математик. Тэгжээж хүний ухамсарыг
3 цаг нээж барьж үзэл санаагаа ингэж суулгаж өгөх энэ одоо чухал гэж боддог. Би бол Тарковскиг илүү яг л одоо хүний ухамсарлуу их ордог одоо найруулагч гэж боддог. Яг би өмнө Тарковскиг ингээл үзэл 5 минут үзэл өөдөд гэсэн. Ямар өөдөд гэсэн. Юу гоё өөдөг байна. Ингээд тэгээд унтаал тэгээд яг тэгээд тэгэнгүүт би алдаагаа мэдсэн. Тэгэнгүүт за Тарковскид мэдээж алдаа байхгүй, наас л алдаа байгаа. Би яаж үзэх ёстой юм бэ гэсэн. Би лог көөж хараад байсан байна. Энэ яг яаж ийн одоо яах гэж байгаа юм бол гэд би нөгөө үйл явдал зөрчил лог көөж хараадсан. 70 логгийг нь харахын тулд би өөрөө ухамсараа нээх ёстой юм байна. Зүгээр л бясалгал шиг харах ёстой юм байна. Заавал юм хүлээхгүйгээр зүгээр ухамсараа нээгээл ингээд орших ёстой юм байна. Бид нар кино үзгээрээ бүр энийг дараа яах одоо ингээд ингэх гээд хурд үсээд байдаг. Энэ 70 ухамсараараа үзэх ёстой юм байна. Тэр киног жишээ нь одоо Сталкерийг ч юм уу Зеркалог ч юм уу толиг ч юм 70 ухамсараараа үзэх ёстой юм байна. Зүгээр л ингээд хараа тэнд орши тэр толь гэдэг тэр одоо киноны тэр эмхтэй ухамсарын нэг хэсэг нь болж яг тэр өвс рүү очиж байгаа тэр салхитай хамт амьсгалж үзэх хэрэгтэй юм байна. Энэ өөрөө бясалгал байх хэрэгтэй юм байна гэж. Яг нүдэнд дуудлаа ярьж шүү. Яг салхилаад тэгээд өвс найрдаг шүү дээ. Тэгээд эмхтэйгийнх нь өвхөн чөлөө бас салхин тэгээс үсмэс нэгсэн. За тэр мэдэх хэрэгтэй юм шүү. Би салхинд сууж байна. Тэгж хамт оршиж байх юм байна гэдгийг тэгэхгүй л тэгж би өмнө ингээ алдаатай үзсэн юм лээ. За энэ юу гэдэг одоо яах гэдэг бол одоо яах. За одоо яг ямар удаан юм бэ гэл те. Тэгс чинь өөрөө бас яг юу л манерийн одоо үзэж байгаа юм уу 70 ухамсарлуу нөлөөлж байгаа юу юм байна л та. Одоо жишээ нь Yodorovsky гэдэг Алехандро Yodorovsky гэдэг бас нэг найруулагч байна. Бас хүний 70 ухамсарт ингээд айгүй өөр хэмжигдэх хүнээр орох гэж нөлөөлдөг. Тэгээ Ингмар Бергман байна. Тэгээд их тийм ерөөсөө л хүний 70 ухамсар руу яг киногоор орох уу гэд дүрсээр орох уу гэдэг алхмууд байна. Театр бол би бол илүү их тийм мэржлийн одоо театр өөрөө киноны суурь бол театр гэдэг илүү одоо юу гэх юм бэ амьд долоод тийм долоодын ертөнцид хүний 70 ухамсарыг нээх учраас илүү наастай илүү сонирхолтой санагддаг. Ясч үүнд тавилттай. Тэ нөгөө найруулагчийн ярьж байгаа хэсэг нь тэгээд яг салхилал юун дээр ингээд хашаан дээр суудсан бүсгүүрөө эрэгтэй ирдэг штэ цүнхтэй. Би тэгэхэд яг үйл явдлыг хараад энэ эрэгтэй ирж яах бол яах гэж энэ эрэгтэй ирж боддог тий. Тэгвэл яг дотор нь өөрөө би эрэгтэйгийн оронд бас байж болох юм штэ. Айгүй сонирхолтой юм байна. Та бас нөгөө толиг үзсэн шүү дээ. Толиг үзсэн. Нөгөө Тарковский өөрийнх нь нөгөө амьдралын тухай бичсэн юм дээр айгүй сонин нарийнх ингэсэн байл юм ки сүүл нөгөө хар хүнийг унших явцад хүн ер нь амьдралынхаа түүхэнд та хэд ямар алдаа онооноос сурч би өнөөдрийг дэлхийн өөрчлөлт найруулсан агуугаас ангарах хүрсэн Илон Маскийн ямар хүндрэлтэй үеийнхэн тухай огт ярьдгүй гинэ. Бүх утга бүх номнуудын 95% нь би яаж амжилтанд хүрсэн бэ гэж. Тэгэхээр тэр 5 ч юм уу 3% байгаа ямар одоо сорилтуудыг давж, хүндрэл бэрхшээлийг давж, эсвэл би ямар алдаанаасаа суралцж амжилтанд хүрсэн бэ. Тарковский өөрийнхөө амьдрал бол бас л бүрхэгчтэй байсан тийм. Битсэн байгаа. Цуслан дээрээ ирчээд цуслангийнхан ингээ байшин жижиг модон байшингийнх тогийн тасалсан. Тэгээ яасан гэхээр нэг мөнгөгүй би мөнгөтэй байсан бол энэ юу гэж ингэж цааныхаа мөнгийг одоо төлөхгүйгээр тоогоо тасалгүй. Дэлхийг хүн төрөлхтний одоо оюун ухааныг дараачийн шатанд аваачсан хямуу найруулагч өнөөдөр цуслангийнхаа тогийнхаа мөнгийг төлж чадахгүй хүртэл ийм амьдралыг туулдаг гэдэг. Тэр бол маш сонирхолтой. Би тэгээд
Дайрч сонирхолтой юм шиг. Магадгүй юу гэдэг энэ талаас харахаар бид альва юм дээр бол бас нөгөө бүдэрсэн юмгаа ярьж энээс би ингэж боссон шүү гэвэл ер нь дараагийн үед хэрэгтэй байсан. Тэгэхээр бол тэр ном дээрээ тий өөрийнхөө бүдэрсэн олон юмнуудыг хэлсэн мэт. Нэг бүдэрсэн. Тэгээд гэтээ яг бай миний амьдрал утгачраар дүүрэн учраас би хизээ нэгэн цагт мөнгө болж энэ төлнө гэж. Тэгээд нөгөө мөнгийг нэг тавихгүйгээр 2 3 тавил ямар вэ? Эхлээд өөрийгөө таньж утгачрлуу гэдүүлээ. Тэмүүлэл ямар вэ? Хүн төрөлхтнийг өөрчилсөн гэдэг нь сайн юм руу чиглүүлсэн, агуу юм руу чиглүүлсэн олон одоо найруулагч нар, зохиолч нар ийм л замыг туулж ирсэн юм байна тий. Харин тий. Тэгэхээр бас яг амьдрал руу орвол яг амар ингээд тий цөөхөн эсгэн билүүх юм зохиосон тий. Тэгсэн мөртлөө тэр нь одоо баг 7 ингээд шидевр болсон, шилдрүүд болсон. Гэхдээ хувь хүнийхээ өөрийнхөө амьдрал бол бас дардан биш байсан л гэж. Би ойлгосон шүү. Тий, тэгээд тухайдаа бас ингээд одоо Тарковскийг бас ярьдаг л юм. Яагаад ийм киног хүн үзэхгүй. Тэгээд ингээл хийгээд байгаа ингээл. Бид бас донтсон л байсан баг л та тий. Тухайдаа яг өөрөө энийг л хийхдэг. Тэгээд одоо зөндөө л олон төсөл байсан. Тэгээд тэрнийг нь бас фильм бас фильм энэ төр дэмжихгүй. Тэгээд манер чинь мөнгөгүй. Тэгээд сүүлд нөгөө эмчилгээ хийх тэгээд бүр яа асуудал хэцүү. Европод одоо эмчилгээний бас мөнгөгүй хэцүү байсан юм байна лээ. Тэгээд манер тийм үдээс киногаа хийх гэж яриад байсан. Тэгээд яалч өөрийгөө нөгөө олох тэр юмдаа донтох. Тэгээд тэр хүнд мөнгөгүй байх нь сонирм биш. Нэг дуртай юмаа л хийх нь чухал байх юм шиг. Яг үнэ. Сонирхт өөрийг нь бас аливаа хүний бас тодорхой төвшөнд хувцалж өгдөг юм байл тэ. Танихт нь дэм болдог. Урсгалт нь таяг болдог. Ер нь сорилт би одоо ингэж асуумаар цэглээс асуумаар санагдаад. Ер нь ингээд юм ингэж дардам одоо жишээ нь шууд ингээд амжилтанд хүрнэ гэж л байхгүй байх тийм. Заавал ингээд нэг ундаг тий. Тэр уналтыг одоо яа тэр босоод тий амжилтанд хүрнэ гэдэг чинь бас амар тий. Зүр шууд амжилт олдвол тэр үнд амтгүй хаа. Одоо шууд пак гэд хүн одоо амар ингээд илчих юм бол тэр нь өөрөө амжилт биш амтгүй. Тэр асар их тэр хүндрэлийг давн туулна гэдэг гол юу юунд байд юм. Итгэл найдвар. Яг нөгөө найруулагчны итгэл найдвар гэхээр итгэл найдвар хамгийн сүүл дуусна гэсэн тийм Библиэд байдаг юм билээ. Гэхдээ хизээс дуусахгүй гэж би ойлгодог юм. Дуусахгүй гэж итгэл найдвар байх хэрэгтэй. Хэн бол ер нь ойрхон уншсан учраас тэгээд байж магадгүй. Насийн талиб бол хүн төрөлхтөн одоо байгаа 3.8 өмнө хэдэн тэрбум байсан. Ер нь цаад 70 тухамжтай стикт бол итгэдэг төрөлхийн одоо хүн төрөл төржгээр. Яагаад бид нэг итгэхэ байж юм гэхээр яг амьдралынхаа явцад мөхлүүлээд дандаа нөгөө бүдүүлээрээ хөдөлтөөсөр байгаа. Итгэл алдсаар байгаа хүн ингээд яг ухардаг болохоос итгэдэг амтыг нэ. Зүгээр юу гэхээр би нэг кейс ярихгүй бол онл яриад байгаа шиг энэ 40 гарсан 2011 он 12 оны үед нэг том үнэлтэнд орохгүй. Тэгэхээр тэр болохоор манай ихэнх залуучууд сонсоогүй байж магадгүй ярьчих. Мөнгө нүн том тендерт бас шалгараад тооны машин дээр бодоод за нэг тухайн үед бол одоо 11 он гэхээр 15 16 жилийн өмнө за нэг 5 тэрбум төгрөгийг ашиглах юм байна. Эсвэл бараг хэдэн сая доллар ашиглах гэдэг шүү дээ. Гэж улаараад тэрнээсээ болоод бараг шоронд суугдаг гэсэн. Бүх юм аа тэгээд нөгөө бүх мөнгөө алдаа. Тэгээд нөгөө чинь баларна шүү дээ. Тэгэхээр тэг яаж боссон байх вэ гэхээр тий нэг бас нэг итгэл үнслээс гадна нэг тууштай зам байсан юм болов дээр нь өөрийгөө магтсан байж ер нь мөлхсөн ч гэсэн урагшлын зайлшгүй мөлхөж ч гэсэн урагшлах стал гэж сүүлд тухайн үед бол маш хүнд байдалд орсон. Тэг яаж гарсныг одоо сайн мэдэхгүй байгаа. Ямар ч байсан тууштайгаар мөлхөж ч гэсэн урагшсан юм шиг л. Тэгээ бүх юм алдаад ирж байгаа. Ер нь яг тухайн үедээ бол нөгөө
Тэр чинь нэг өдөр алдахгүй шүү дээ. 3 жилийн дараа бүх юм алдсан гэдэг чинь багхгүй. А тухайн үедээ алдаж явснаа тэр 3 жилийн хугацаанд мэдээгүй гэсэн. Одоо жишээ нь машин тэргээ солих хүн чинь жоохон мөнгөтэй болохоор сонин бодол орж ирд юм байна шүү дээ. Аяагч тий амьдэрч байгаа байраа сольцдаг, машинаа сольцдаг, өөр бас төрлийн юмнууд солих юм бодлоод орж ирдэг. Байсан байгаад байгаа. Одоо эргэсэн. А тухайн үед бол би тэгж бодоагүй байсан. Тэгээ хэрвээ тэр солилтууд ирээг бол магадгүй би өндөр ингэж 5 хүнтэй хамт суухгүй ч байсан байх магадaltaй. Тэгээ энэ солилтоос яаж гарсан дүгэлцүүд хийсэн байгаа даа. Ийм алдаг түншээ буруу сунгасан байна. Сэтгэл хөдлөлт автсан байна. Тэгээ тэр нь өөрөө мөнгө рүү чиглэсэн байна. Гэдэг шиг ингээд 3 4 юм гаргахаар яалтчгүй энэ дахид автагдсан түүхс байгаад байна. Тэгээ түншээ сунгасан. Тэгэхээр энэ нэг алдааг 3-аас дээш хийчихвэл та бас сонирхолтой баачгаа энэ буруу гэсэн гэж үзлээс тий. Жохон бодохгүй байна гэж үзэх юм бэл. Нэг алдааг 2 3 хийвэл. Олон удаа алдаж болно гэж бодоход төлөв шинэлэг юм руу та сонирч байж байгаад алах юм ээж алдаж болно гэж үздэг. Тэгээ тэр 2 том алдаанаасаа суралцсаны үр дүнд 50 гарчаа за би яг юу хийж өгнө. Тэр нь хоёулаа эргээ харахаар мөнгө рүү чиглэсэн нухстай бодоогүй ашиг олвол болно гэсэн далд хүнсрийн юм байгаад байсан. Тухайн үед болж байгаа би бодож байгаа дүү шинжилгээ хийсэн энэвч чадна хэзээ чадахгүй бол яах вэ гэж бодож байгаа юм. Тэгээ ер нь намайг ингээд алдаагаа та дандаа яриад байна гэж яг суултнууд дээр хамт тул хэлдэг. Тэгэд амжилтаа ярьж болдгүй юм гээд. Тэгээ би яагаад нэр амжилтаа ярьж болдгүй маа гээд боцсон сүйд нөгөө нэг хар хоног үйсчээр алдаагаа ярих зөв юм байна гэдэг. Алдаанаас суралцсан 3 юм гэвэл тэр би таныг алдсан юм чинь ихлээд мөнгө та нухстай бодоогүй байна Баатар сүрээ. Тэгээ яг энэ үе дээр ирэнгүүт өөрийгөө бүр гээж эхлэх юм байна. Өөрөн бодж эхэлж шнэ. Гол мөн эндээс яг асуулт төрж байгаа дахиад. Тэгэхээр одоо яг бүгд л одоо мөнгө бодож л ажиллаж амьдрдаг шүү дээ. Тэ? Бизнесийг мөнгө бодож хий. За би бас уран бүтээлүүл мөнгө бодож хий. Энийг хүн үзэн билет заана. Тэр мөнгө бодохгүйгээр хийн гэхээр яана гэсэн үг үү? Цалаа. Яг утга учирыг хэлэхэд бид нар явна гэсэн үг. Жишээлбэл та би сая нойлогтой үйлчлэн гэдэг. Хамгийн энгийн жишээ. BMW машин худалдаж авах гээд. За та орж ирж байна. Тэгэхээр танд хамгийн үнэтэй машинаас авч болохгүй л гэсэн үг. Таны ихээ таньж мэднэ. За манай харилцагч орж ирж байгаа хүн мэ ямар орлоготой, ямар хоббитэй. Юу руу чигс өөртөө юу, гэр бүлдээ юу, эсвэл хүүхдтэй юу, эсвэл хүн бил гэж бас болно шүү дээ. Тэгэх юм бол та өөрөө сард 5 сая төгрөгийн төлбөр төлж чадах уу? 8-ыг төлөх үү, 3-ыг төлөх үү гэдгээс хамаарат мөнгө нь орлогоос харж болно. Хэрэглээ талаас харна эхлээд. Sorry та одоо ганц үе тий бас жоохон урд хүчийг мэдэрч ийм байвал X6 руу ч юм 3 руу чиглүүлнэ гэж үг. Мөнгө орлого гайгүй гэдээ өөрөө хийж чадна гэдэг мэдээс тэгвэл 6 руу чиглэл X. Үгүй гэвэл 3 руу чиглэл. За ер нь бол хүүхдтэй 2 хүүхдтэй юм аюулгүй талаас нь BMW-г сууж ин гэвэл тоосоо 5 юм уу 7 X доллар үздэг. Тэгээ орж ирсэн хүн болгоны мөнгө гэж харж болохгүй гэсэн. Орж ирсэн хүн болгоно одоо үнэтэй машина чиглүүлнэ гэж. Мөн адилхан харилцагчтай уулуурхад орчихно. Та өнөөдөр одоо юу гэдэг алт зэс юунаас хамаараа нүүрсээс хамаараа уулын цул нь өөр байдаг. Тэгэхээр тэнд таарсан шийдлүүд гарнахаас үгүй би ашигтал бол хамаагүй энийг өгнө гэж. Тэгэхээр энэ ингэж утга очоо өөрөө мөнгө орж ирнэ гэж. Өөрөө мөнгө орж ирнэ. Энгийн нэмэх юм бол бид яг бүтэрсэн байж магадгүй тийм манай. Тэгэхээр тэр нөгөө тэгэхгүй яг цэвэр ингээд ашиг учир та дахиж ирж надаас юм аахгүй шүү дээ. Үсгээ авахгүй байхгүй. Тийм үү. Явж би одоо нэг өсчөнтэй 26 энэ жил 25 дахь жилээ нэг өсчөнтэй. Тэгээд тэр яагаад тэгэхээр 1500-аас өнөөдөр 70,000-аар засч байна. Тэгээд би үнтэйгээд өөр өсч хайвал хайр шүү дээ. Яагаад гэвэл надад тултлан л одоо яг надад миний одоо намайг л мэдэрдэг юм уу?
Тэгэл за яг ингэ явж ирсэн наадхаа 20 мянган 30 болж шүү хэл тий. За яг худаа тэгээд салиу орлоготой тий. Тэнд хороожихаар гээд эсвэл би өөр нэг өдөр та тэр хүний очиж суулчих юу н амарцсан байна гэ. Тэр ингээд засуулахаар надад ямар тийм нэг мэдрэмж нь өөр байгуул би дахиад тэгэл таадаас би бол 70-аар засуулдаг. Тэгэхдээ 25 жил засуулж юм боддог. Тэгэхээр одоо нөгөө энгийнээр хэлэх юм бол хүний өөрийнх нь мөн чанар хүсэл эрмэлзэлд нь одоо юу гэдгийг нийцсэн зүйлийг бид нэр өгөх нь чухал болохоос бид нэр үнэтэй зүйлийг шахах нь одоо чухал биш гэсэн үг. Яг одоо юу гэдэг бас одоо юу гэдэг ажиллаар ярих гэх юм бол надад өндөр цалин амлчаад би тэгтээ тэр ажлыг хүсэхгүй бол би тэнд ажиллаж чадахгүй бүтээмжгүй. Нөгөө талаа компанид ч ашиггүй гэх шигтэй. Тэгэхээр мөнгийг чухалчлахаасаа илүүтэй тухайн хүсэл сонирхол, итгэл үнэмшилтэй юун дээр бид нэр тогтож байна. Тэрэн лугаа илүү байж иж гэмэл гэж би ойлголоо. Би явж байсан шүү. Би төвд үзлээ хаях. Хотын дөрөв өнөр рүү ороход шүү тий. Тэгээ таа гэсэн өөрийгөө сэтгэл зүй айгүй том эмчээсээ найруулагч болоод тий. Тэгэхээр өөрийгөө таньж мэдчихэд хэрвээ одоо та магадгүй эмч байсан бол орлого өндөртэй байсан байх. Одоо ялангуяа зөвлөж юм чи бас одоо яг болж байгаа шүү. Хүсэл тэмүүд өөрийгөө таньж мэдснээрээ өнөөдөр энд юу гэдэг тийм хангалуун биш ч гэсэн аз жаргалтаа сууж байгаа. Тий, энэ ч аз жаргалтай тий. Тэг эмчсэн бол одоо хувийн сэтгэл зүйн төв мөвтэй ч юм ингээд жоохон зовлонтой. Би бас нэг юм гоё асуумаар санагдлаа. 22 онд өөрөө хэлжсэн юм бэлээ. Нөгөө зохиолоо сонгохын тулд өнөөдөр үзэгчид юу хүсэж байна биш. Өнөөдөр үзэгчид юу хүсэх ёстой, юу бодох ёстой вэ гэдгийг урдуур намдаж харснаар тэр уран бүтээл цагаа олсон хэсэг нь батлагддаг гэсэн байгаа. Тэгэхээр өөрийн ч хувьд нөгөө гим зэм жүжиг тавьсныхаа дараагаар яг нөгөө энэ бүтээл өөрөө цагаа олсон хэсэг нь батлагдсан уу бас юу гэж боддог вэ? Тий, яг хоо энэ ойлголт бол дэлхийн нийт яригддаг ерөөсөө сонгодог урлагийн одоо хэмэл яригддаг ойлголт ерөөсөө хүний хөгжилтэй цааш IQ, EQ те. Тэгэхээр энэ сонгодог бүтээлүүд өөрсдөө хүний хөгжилд ямар тухайн цаг агшиндаа нөлөө үзүүлээд ирсэн. Гэтэл өнөөдөр бид нэр одоо залуучууд маань өнөөдөр Достоевскигийн жүжиг үзэхгүй өнгөрнө гэдэг өөрөө айгүй том юм л залуучууд оюутан багтаа театр одоо гадагшаа төшөөлөг жүжиг үзэх нэг яг Монголдо оюутнууд залуучууд маань энэ сонгодог бүтээлүүдийг үзээсээ энэ өөр сонирхох ёстой гэдэг одоо үнцгийг нь харах чадах нь өөрөө бас уран бүтээлчийн бас том чухал үзүүлэлт байх. Гэтэ тийшээс зорддог. Тий. Одоо ямар бүтээл одоо үзэгчд маань үзэх ёстой, ямар бүтээл маань ямар мэдрэмжээр амьсгалах ёстой, ямар одоо хумсаар срыг даван туулах ёстой, дэлхийн нийт ямар байна, бид нар ямар байна гэдэг юм анализыг бол байнга хийж дүүн шинжилгээ үзүүлдэг. Яг л одоо компани маркетинг шиг тийм өнөөдөр хэрэглэгч маань ингэж гэдэг шиг үзэгчд бол миний хувьд л хэрэглэгч. Тэгэхээр өнөөдөр олон улсууд ийм одоо жишээ нь дэлхийн 3 дугаар дайн болохгүй юм. Одоо тийм ямар либерал үзэл ямар төвшөнд явж байна. Тэгэнгүүт одоо өнөөдөр монголчууд ямар одоо үзэл санаа, ямар мэдрэмжийг мэдэрч ямар агуулган дээр очих ёстой гэдэг чинь энэ миний судлах нь өөрөө нөгөө зохиолын сонголттой аягүй холбоотой. Зохиолыг яаж сонгох юм? Тэгэхээр яалтчгүй тиймэрхүү юм жоо хандах хэрэгтэй юм шиг. Тий. Тэр энэсээ үеийн үүднээсээ жишээ нь одоо баатар захирлуулыг ингээд за гимзим 84 бол хэрэгтэй. Энийг л одоо яа гээл те. Одоо энэ бас яалтчгүй хэрэгтэй юм учраас ингэж харж ийн гэдэг чинь бид нар бол түүчээлгэж. Бид нар бол ингэж түүчээлж чинь одоо дараа монголчууд юу үзүүлэх ёстой гэдгийг бодох. Ямар ном хэрэгтэй, ямар ном орчуулах уу, ямар ном бичих үү, ямар бүтээл, ямар зураг те. Тэгэл яалтчгүй ингээл ийм мэрсэлийг даван туулж хардна гарах том бодомж руу өсөөсөө орчиж байгаа. Одоо дандаа гадны зохиол бүтээлүүдийг бичгээр тавьж байгаа шүү дээ. Монголынхаа
жүжигийг тавих бодол байгаа юу? Тий, би нөгөө төгсч ирээд 8 жил болсон байна. 10 дахь хийсэн. Дандаа нөгөө гадны дэлхийн сонгодуудыг хийсэн. Би сонирхсон байна. Хятадынх, тэгээд Америк, Англи, Герман, Кёте гэлтэй Орос, Морс гэл. Тэгээд үндэсний юм хийх бас хүсэл төрсөн. Тэгээд сая зүгээр Монгол орчин үеийн сэдвтэй жүжиг хийж үзлээ. Ингээд хамгийн гол үндэсний сонгодог бүтээл тэгээд одоо зорж байгаа бүтээл бол одоо 2 том бүтээлээр зорж байгаа. Нэгдүгээрх нь одоо 2028 онд одоо Монголын улс товчоо бичигдсэний 800 жилийн улс даяар бол ач холбогдол бүхийгээр тэмдэглэж гэж байна. Тэгээд бид нар чинь одоо 800 жилийн өмнө ном бичижсэн агуу одоо оюунлаг арт хүмүүс байна. Тэгэхээр энийг болохоор орчин үеийн театрын хэлээр бас театр кино төслөөр хүмүүс түргий энэ Монголын улс товчоо бол бидний identity, бидний Коран, бидний Библи. Тэгэхээр энийгээр одоо дэлхийн хэмжээнд дүрсэлтгүйц орчин үеийн театрын шийдлэр сайхан бүтээл хийгээд энэ бүтээл маань олон жил байнга үздэг. Хүн болгон үзэх ёстой бүтээл байгаад өстой Бродвейн театр шиг 100 дахь жилдээ тоглож байгаа бүтээл шиг ерөөсөл үзэх тийм бүтээл байгаасаа гэж. Тэгээд ээжтэй зориулж бүх ээжүүдэд зориулж тэгээ ноон дархийн тууж бүтээлийг одоо хийх чинь наан намжиж хийх хүсэлтэй. Тэгээ би бол ээжтэй зориулж бүтээл хий гэсэн бас ээж маань бас жоохон хүнд өвдөж юу хахад ээжтэй зориулж бүтээл хий гэсэн зорилго бол 2 жилийн өмнөөс яагаад ноон дархийг хийгээд энэ болохоор бүх ээжүүдтэй зориулъя. Цаад агуулга нь эмэгтэй хүн бол ноон дарх юм шиг. Тэг гэдэг гоё юу яа. Тэгээд үндэсний сонгодог бүтээл хийгсэн зорилго чиглэлээр бас орсон байгаа. Тэгээ энийг сонсоод бас маш таатай байна те. Ээждээ зориулах хүн болгон те ээжигээл гэдэг шүү дээ. Ноон дархийн тууж за тэгээд Монголын нууц товчол яалтчгүй бидний үүх түүх гэдэг. Тэгээ 800 жилийн гэдэг чинь бас л те богино хугацаа биш аа. Тэгээ ийм зүйлээ бас нөгөө жүжиггээр одоо бүтээлээр төрөх чадаас маш их гялалаа гэж хэлмээр энэ нь өөрөө залуучуудыг айгуу гоё урайлах дахиж гүнзгий судлах хүсэл эрмэлзлийг төрүүлэх болов гэж би бас итгэж байна. Тийм. Тэгээд айгуу маш сонирхолтой сэдвүүдээр хэдүүлээ ярилцлаа. Тэгээд бас ярилцлагынхаа төгсгөл та хэдий бас өөрсдийн гэсэн гоё мэдрэмж бодлууд байвал бас хуваалцаач гэж хүсэж байна. За, ярилцлагаас нэмж асуух юм байвал бас асууж. Би бол бид хоёроо чигсэн кивжээс. Би бол одоо минь нас төрж байгаа мэдрэмж бол би бол талархах мэдрэмж төрж байгаа. Талархал. Би Баатар захиралдаа энэ одоо компанид маш их баярлаж талархаж явдаг. Би бол одоо ядуу уран бүтээлч тий зүгээр л өөрийнхөө хүсэл сонирхол одоо дуртай юмаа хөөгөөд бүх эрсдлийг гаргаад даяанчилж явж байгаа. Даяанч хүн баггүй. Тэгээд зөндөл олон уран бүтээл хийхэд тэгээд чадахгүй тэгээд одоо арт мархт гол юм санхүүгийн асуудал байдаг. Энэ дээр одоо Баатар захирал ямар гоё нүмер нөлт энэ бүтээлүүдийг гаргах гол цөм нь болж ингэж ивэнд итгэж тэгснээрээ энэ олон залуучууд энэ олон хүмүүс энэ жүжигийг үзэж энэ гол цөм батарей болж ингэж нүмерч те гэж өргөж ивэдэгт нь бол би талархаж баярлаж явдаг. Монголын театрын урлагийн үзэгчдийн өмнөөс одоо талархаж баярлаж өөрийнхөө өмнөөс баярлаж талархаж явдаг. Илэрхийлэх гоё завшаан олцсонд маш их баярлалаа. Би энд ирсэн бас гол шалтгаан талархлаа илэрхийлэх гэж ирсэн. Тий, танд маш их баярлаж явдаг шүү. Тий, тэгээд таны хүчээр одоо манай театр миний бүтээл бидний бүтээл маш амжилттай хөгжөөд өргөжөөд одоо дараагийн одоо энэ үндэсний сонгодог бүтээл ярих хэмжээнд хүртэл одоо очоод ингээд болж байгаа. Тэгэхээр та одоо бидний уран бүтээлийн нэг том одоо залууран чиглүүлэгч том одоо баг нь одоо гол чиглүүлэгч юм шүү гэдгийг би танд хэлэх гэсэн юм. Баярлалаа. Найруулагч нөгөө юу вэ? Нилээд даруухан байна. Оюун санааны үед
агуу баян хүн байх. Яг үнэн тий. Тэр үе ядуу гэж хэлсэн. Тий, ядуу гэдэг нь мэдээж нөгөө Тий нөгөө түрүүний хоёрт нэгт тавихгүй гэдэг зүйлийг л ярьсан ба. Тий, нэг тавихгүй гэдэг зүйлийн тухай ярьсан байна. Нөгөө талаасаа болохоор 10 бүтээл 8 жилийн хугацаанд тэгэхээр хамаагүй нөгөө залуу цэл залуу байна гэсэн үг. Ярьж байна. Таны өмнө дахиад 80 жил 150 жил байгаа. Тэгээ таны өнөөдрийн одоо өнгөрсөн бүтээгдсэн бүтээлүүд бол нөгөө цаазны урлаг нэг сонирхолтой бичлэгээр аваад үлддэг байх л та. Кино бол 100 жилийн дараа одоо үзэж болдог шиг таны бүтээлүүд 100 жил мөнхрөнд би итгэлтэй байдаг шүү. Тэгэхээр дөнгөж их л яг олон хүмүүс асуудаг би ч нэг тийм бас өөрийгөө өндөр настай их юм үзсэн гэж хэлэхгүй ээ. Тэгээ мэдээж 8 жил цэл залуугаар байгаа. Тэг би ч өөрийгөө бас цэл залуу гэж боддог. Японд бол нөгөө жагтаа захирлыг хамгийн залуу гэдэг шийдэхээр ирээдүйн бол их хол ариун гэж. Зөвхөн яг тэр дунд өнөөдөр бид гурван өмнө ярьдаг шиг сорилтууд байгаад байна. Үзэх ёстой гэдгээ хумсгалцаад дүн удахгүй 2 5 10 магадгүй 15 жил хатууд найруулагч юм театр билет нь тийзэн болтохгүй дүүсэн байх юм би итгэлтэй байдаг шүү. Дээс та нэмж асуух зүйл байвал бас би тэрээс асуугаа. Надад ямар мэдрэмж төрж ийм вэхээр дотн тэгээ нэг олон жил уулзаагүй тийм дотны хүнтэй уулзж байгаа юм шиг тийм зүйлтэй. Дулаах чи нөгөө хоёр үг хэлээд хоорондоо ойлгосдог тийм хүнтэй уулзж байгаа юм. Бас хөлзөрсөн явдал төлийн талхууштай байна. Ойр уулзсан байсан юм. Би бас ингэж боддیں۔ Одоо Elon Musk байна. Одоо Steve Jobs ч гэнэ үү те. Warren Buffett ч гэнэ үү. Энэ хүмүүсийг ингээд бүгдийг судалсан байна гэсэн тийм. Бүгдийг ингээд судалсан. Дандаа Rockefeller-с эхлээд. Эдгээр донд нэг эдгээр тусдаа бүгд өөр хүмүүс. Эдгээр донд нэг чанар яг байсан байна. Нэг чанар яг адилхан байсан байна. Тэр нь хүнийг гайхалтай таньдаг. Тэр бусдаас бүгд өөр, ганцхан хүнийг маш сайн таньдаг. Тэгээд би эндээс юу гэж хэлэх гэж байна лээ. Би баатар сэхлийг зүгээр интүүц даалт хомсоор өөрөө яг мэдгүй ч гэж болно. Даалт хомстой хүнийг амар танд юм байна гэж байна. Яг ингээд таньдаг. Би бол бүр санал нэг байна. Сайн үгээд ингээд гар бариад нүд рүү харахад яг сканерж байгаа. Сэтгэл зүгээр ингээд сканерч байгаа юм шиг. Би ингээд сканер дуулж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Так гэдэг дотоод томсраараа сканер дуулж байгаа. Би тийм. Та тэрийг өөрөө мэдгүй ч гэж болно. Мэдгүй ч. Энэ бол санал нэг нь үнэн шүү. Мэдгүй ч гэж болно. Зүгээр юм. Хүн болгонд байдаг. Хүнийг ингээд уншдаг, таньдаг. Тэгээд одоо надад одоо итгэн гэдэг бол намайг бас таньсан баггүй тий. Тэгээд итгэл хүлээл гэж. Тэгэхээр одоо танд бол одоо гайхалтай хүнийг таньдаг тийм чадвар байдаг. Энийг одоо бид нар бол одоо хараад танд хэлхэн зүг баха. Тэгээд баярлалаа. Яалтчгүй үнэн одоо захирал маань өглөө ирээл хүн болгонтой яг гар бариад яг нүдрүү нь хаардаг. Гар байрлал үнэхээр гоё дулаахан байдаг. Яалтчгүй бас тийм. Энийг баад хөгжүүлээд бас үзүрчж болж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө хүн танихдаа гаргууд сайн гэж бол би бол хэлж байна. Өөрөө ингээд найруулж болчихсон юм шиг. Тэгэхээр яалтчгүй бас гоё зүйлийг ярьж байна. Мэдрэмжтэй, тий, эмпати өндөртэй, хүнийг таньдаг, яг ямар үед нь юу гэж хэлвэл энэ хүнд яг хэрэгтэй болов гэдэг бүр ингээд өөрийн мэдлгүйгээр гаргадаг. Тэр бол ялч өвнө шүү. Би бол 10 жилийн хугацаанд захирлаа харж байна бас мэдж байна. Бурхны бэлэг баг гэж би л. Хүн үндэг бурхан бэлэг өгч штэ. Онцгой чадвар байдаг. Үнэхээр тийм. Тэгээд ийм гоё нэг баялаг те ярих зүйл ихтэй, хуваалцах зүйл ихтэй хүмүүстэй бас
ийм богинохон хугацаанд ярилцсан бас маш их талархаж байна. Би бол нөгөө ийм яриа өрнө гэж бодоогүй яг өчигдөр айгуу сандраад за хоёроосоо юу асах уу яах вэ гэсэн чинь айгуу гоё чөлөөтэй нөгөө дотн мэдрэмж уулзаг хүмүүс ойр дуулаг байж байгаа л буу халдаг шүү дээ. Яг тэр шиг тийм мэдрэмж төрүүлээ. Тэгээд бас нэгийг бодогдуулсан те бусдад бас бодогдуулсан гоё яриа болсон болов гэж найдаж байна. Өчтөө бас баярлалаа. Айгу эмпати өндөртэй хөтлөгчөд. Би эмпатитэй хүмүүстэй дуртай. Бас эмпати тэгэхгүй яг нэг асуулт яагаад яг те яг тэрүүгээр ингээл яг тухайн яг өнөөдрийн энэ одоо агшин зургийн нөхцөл байдлыг мэдрээд тэр мэдрэмжээрээ шууд проектлаад өөр төлөөрөө ингэж яагаад ингээд гоё энэ чинь эмпати гоё одоо те байна танд баярлалаа. Гэлээ бас гоё нөө бас бидрээс чадах нэгнийгээ тий жоохон ч гэсэн магтах чинь өөрөө урам гэж байгаа шүү дээ. Тэртээ тэргүй бид нар сорилттай өдөр болгон л нүүр тулж байна тий. Тэгэхээр маш их гэлээ. Маш баярлалаа гэж хэлмээр байна. Тий өндөр найруулагчтай бас баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Тэгээд намир болно, намирын юмт болно, мөнхөд хамт шүү. Баярлалаа. Сорилтууд, давлгаанууд ирнэ. Тэгээд үргэлж хамтдаа төш дэмждэг хүн байна гэж урагшилж байгаараа гэж хүсье. Тэгээд баярлалаа. 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 Инкидэ баярлалаа. Инкидэ баярлалаа. Юунд удахгүй нөгөө ажил мэрдээ сачаа. Юу гэдэг нөгөө хөтлөгчийн шиг одоо сүүлийн юу гэдэг бас нэг нөгөө нэг юу гэдээ модератор тий. Хувийн подкаст аваа. би ингээд 10 жилийн дараа өөрийгөө ол танаад би модератор болсон. За ерөөл бат ашиг гэдэг шүү дээ. За энэ удаагийн дугаарыг ингээд үгээр өндөрлөө. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баярлалаа. Уулзлаа. Баярлалаа.